За өнөөдөр бид гурав дахиад гарсан. Нэг өнөөдөр нэг 10 минутаа гарсан. 10 минут гадаа. Манай хүн том болчихшээ. Тэгтээ чамайг анх нөгөө тэрж яхад толгоон болгоо найрч гэсэн шүү дээ. Тэгс чи одоо бүр өөр том болцсон. Тэр мах захиалаа манай мах ирсэн. Толгой хоол хийж байна. Амар гоё хоол. Зүрэг Монгол хүний амар comfort food нь төмс мах будаа тий. Яг ингээд амар юм сэтгэлт юм ойрхон. Зүгээр махлыг хөвөл болчихсон. Мах будаа хоёрлах тэглөө ямар гоё монгол хоол вэ? Хөөе им K-pop им групп айдлуудын им мерч штэ тий цам цэнтэр чи амар чанартай гэдэг гинэ. Тэгээ нөгөө энэ нөгөө NCT хамтлагийн цамц болохоор ингээд амар чанартай байгаа гинэ. Би энэ цамцаа дахиад барил өмсчлээ. Энэс өөр угаасаа өмсөх цамц бүрөө байхгүй. Чи ийм цамц олж ирнэ гэж яах вэ? Би ийм мерчний ийм цамцнаас 5-ыг захив. Вау, 감사합니다. Бид үйл юм уу? 감사합니다 юм уу? 감사합니다 юм уу? 감사합니다. 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 Did I say right? Yeah. Тэр охин сэрсэн нүдэнэ цэвцэж байгаа юм. За ингээ памперсын дүүрсэн чи ингээ цэнхэрлээ. Бэбигийн сок үнэхээр гоё. Би бүр 2 цагаа идчихэв. Чуа. Имчнэр тийдэж шүү дээ. Чуа. Романа хүчтэй намайг хийх. Ой. Чи барыг чичиг баг юу баа. За би гэрээсээ жоохон гарахгүй бол галзуурах гэдэг шүү. Яа. Өглөөнөөс хойш тэнцээр агаалт харлаа. Гэрээсээ гарснаа зүгээр. Хоёр алхаад GS орноо орж идэг гэсэн. Энд ийм хатар өнгөлөгч хүртэл зардыг юм шүү. За хоёроо удаа авлаа. Нөгөө нэг твизер их үдэглээ. Хүмсэг зулгагч авлаа. Надад ихтэй халуун байна. Өчигдрөөс та халуун. Унтад сэртээд охноос ширтэж байна. Давхар ирүүгийн харалтаа. Энэ бүр ирүүгийн харалтаа. Яа, өвөл бол таарч юм шиг. Одоо сар хүрээгүй гэж амар чоби болсон. Хүй, авъя л та. За, авъя хоёрын цэжин дээр л байна гэж ойлгоцсон. Чүпи юм. Хүй, хүүхдэн томроод нэг уйлж эхэлж үгүй. Хүүхдээ ээж. За, манайха сүүлийн 2 хоног бичлэг хийгээгүй. Амьдрал үнэхээр солиотой байлаа. Шүнэ шүү дээ. Манай хүүхд юу яаж чинь одоо ингээ яг нөгөө фасин гэсэн шүү дээ. Яг нөгөө 3-4-7 хоног болов. Тэгээд бүр яг нөгөө аашилж эхэлж гин. За уйлж сурч гин. Би банаас бах юм гэсэн. За тэгээд өчтөр цааш хийгээд асуусан чинь
4 5 7 хоногт бүр хамгийн бүр топ хамгийн их одоо юм нэг ингэж гоо байдгүй юм гинэ. За тэр нь одоо төгсөж байгаа. Тэгтээ бичлэг оруулаад хүүхдний амьсгал унтаж муухай гэсэн чинь бараг жоохон амаа барихтай шүү. За яасан бэ? Өдөрний хоол авсан. Энийг ид. Энд амар тагтай. Би энийг идээд тэгээд ус гарцсан штеп. Тэгээд дараа нь Нью-Йоркт шүлээ авсан. Өчигдөр штеп ингээд бүр 1 цагаас хойш би ингээд ерөөсөө бүр сэрэхгүй унтсан заяа. Тэг өглөө 6:30 гэж бодож байгаа. Босон чи ингээд хүүхдээ уйлж байгаа хгүй. Тэг би яана би 5 цаг хайчваа гэд тэгсэн чинь тулгаа бүр шүнжэнгөө ингээд авсан байгаа хгүй юу. Памперс авсан. Энд авчирсан памперснаа дууссан. Хараад гэрт памперс байгаа. Аимшигтай одоо нөгөө нэг тухгүй ингээд байн уйлганаад муу мэдээ эсвэл ингээд яахад унтахгүй эсвэл ингээд унтахгүй тийм үе ихтэй гинэ. Тэгтээ бүр гайхаад өчтөр нүдэ амьд нээсэн чи өглөө 6:30 байлах ба би бүр амар гоё урт удчихваа гэдгсэн чи шүн ингээд шүнжэнгөө тулгаацсан гэдэг. Тэр яг сан босонготлоо ингээд жоо мэжээ санаж байгаа байхгүй. Ингээ унтж байгаа л жоохон нүдэн нэг бол тулгаа ингээл тэгээл жоохон нүдэн нэг бол тэгэл тулгаа ингээ сүү халаацсан. Тэгэл яана би ч унтаад байгаа биш үү гэлтчихсэн унтаал гэдэг. За тэгээд YouTube бичлэгээ одоо ингээ ямсаад төвчлөө. За авчирч тавьт. Би ингээ одоо ингээ сэрүүн заяа манай охин бүр ингээ одоо яг ингээ wake window биш тий ингээ одоо сэрүүн байх нь бүр ингээ сэвсэм байдаг болсон. Шүн яг ингээд 11-ээс хойш ер нь бол би ингээд унтуулах гад ингээд хичээгээд тэгээ 1:30 гээд ер нь бол бууж өгсөн баггүй юу? Бүр ингээд сэвсэрүүн за бүр юм заа. Тэгэл за тэгэл нэг орон дээр нь тавиал унтсан тэгсэн чинь жоохон байж байгаа сэрсэн. Тэгэл тэрнээс хойш тэгэл дуулгаа тэгэл унтуулах гал гэл бод гэл хөвтүүлж үзэл гарч үзэл. Одоо тэгээ өдрийн цагаар болохоор ингээд зэрэг байгаа шүү дээ. Тэгсэн мэтлээс ингээд чимээгүй заяа. Ингээл юм хараа л гэж байгаа. Өчигдөр тэгээ ChatGPT-гээс асуусан чинь бүр ингэсэн заяа. За яг 3-7 хоногтойгоос хойш ингээд 6-7 хоногтой хүртэл одоо энэ үе үргэлжлэнэ. Тэгээд зарим хүмүүст 3-7 хоногтой үед чинь эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд бид эхэлсэн байл та 4-7 хоногтойд бол ер нь бол хүүхд чинь нилээн уйлж ингээд нилээн дургуцлаа илэрхийлнэ. За 5-7 хоногтойд бол бүр эцэг эхнэр бүр сэтгэл санаагаар бууж өгдөг гэж байгаа байхгүй юу? Бүр emotionally юу гэсэн байла мартцсан. Тэгээ emotionally the toughest week гэсэн 5-7 хоног бол бүр ингээд сэтгэл санаа яваад эцэг эхнэрт бүр хамгийн хэцүү 7 хоног гэсэн таа. Тэгээд 5-7 хоног бол бидний хувьд ороо энд нөгөө жусок болж байгаа үе заа. Тэгээд ёо жусок гэдэг нь солонгосын нэг баяр байдаг. За тэгэл одоо яана. За одоо ингэ байж байгаа байхгүй юу? Та сэвсэр. Сэх. Манай ормор бүр штт. Дэлбэрт. Та гацрын харал. Яана. Та тэр үсний дараа. За хэсэг ганцаар яжсэн гэсэн чи одоо. Хэдээс хэр удаж ойлгож эхлэх юм. Би бүр амар сүү авцсан. Сүүтээ идэх юм байхгүй. Тэ хоол авсан өчтөр. Энэ угаан авах гэж янз бүрийн юм болт юм аа. Тэг. Ганцаар ирдэг. Яа, ихтэй өдрөө хоног хааш яваад юм аа. Тулхаа олгочтой амар ядарсан. Тэг өглөө хөрх юм гараа авчихсан. Нэрээ миний төрж байгаа бичлэгтэр тулгаа ингээд чи ингээд нөгөө наркосноос гарч ирээд бөөлж шүү энэ гэдэг штеп. Тэг би ерөөсө бөөлж өгөхгүй шүү. Юусэн аа. Миний ингээд нөгөө өглөө идсэн энэ маань ингээд нөгөө хангаа нь оргосоор идэх бүр шингэцсэн юм шиг байна. Ашгүйтэй хаалгаас орж ирээд бөөлж өгөхгүй шүү. Би ингээд юу ялла л та хаалгаанд ингээ орж байгаа штэ тий биш ингээ төрж байгаа штэ эсвэл хийсрээс төрж байгаа штэ тэмүүл нь аюул олон эмэгтэйчүүд төрсний дараа маш их ингээ гормоны өөрчлөлтөнд ордог гинэ одоо
жирэмсэн байгангууд ингээд амар их гормон ингээд ялгарч байгаа шүү дээ. Тэрнээс болоод одоо дотор мохоор бол хамаг шинжтэй ингээд илэрч байгаа. Тэгээд төрсний дараа ингээд тэр бүх гормон ингээд байх болоод тэг гормоны маш их ингээд өөрчлөлтөнд ордог. Тэрнээс болж ингээд жин ингээд маш их хэлбэлцэлтэй. Одоо жин нэмэх төрсний дараа жин нэмж байгаа гэдэг чинь яг гормоноос болт юм биш үү? Одоо ингээд амар эднэр санагдал ядрах ч юм уу тий. Тэгсэн чинь ингээд интернетээр нэг тийм бичлэгсэн байхгүй нэг юм ихтэй ингээд төрсний дараа эдэн шуушаа ингээд зохицуулж чадахгүй гэдэг. Би тэрийг сонсчод нэр одоо тэгэл эдэн шууш наслуулт юм бах та гэтгсэн чинь яг ингээд ер нь сонсоод ахны гормоны өөрчлөлтөөс болж жин нэмэх хасах одоо нэмэгддэг юм биш үү? Надад ингээ амар шудраг бус санагдлаа ингээл гормоноос болоод ингээд тий өөрөө ингээл зүгээр ингийн байхад чинь жин нэмэгдээл ингээл жин буухгүй байх ч юм уу те төрсний дараа тэнгуут ингээл эдэн шуушаа ингээл зохицуулаач энэ гэл хүмүүс ингээл амар тэгдэжтэй өө чи төрчөөд ингээд тураагүй ямар удцсан ингээл тэр ингээ амар муухай санагдлаа тэрнийг хүн бүр ингээ дрил хийцээс ахгүй бүр тэр подкастт орсон ч илүү яриасэн ингээл эдэн шуушаа зохицуулж чадахгүй гэл тэрийг сонсоод бүр одоо ингээ ботсон ч амар дургуйч хүрэх шиг төрсний дараа одоо амар ингээ бэбигээ хараад амар ядарсан байх чинь тэгээ би ингээд бөөн гормоны дутагдалд орсон ингээ гормоны өөрчлөлтөнд орсон амар ядарсан би ингээд хэвэндээ орох гэж 2 жил болно шүү дээ. Тэнгүүд ингээл төрсний дараа туурч чадахгүй өд шуушаа зохицуулж чадахгүй тэгэл бүх юм л эд шууштай гэл ингээл тэгэхээр бүр амар муухайгаа яаж тэгж хүнд хэлж чадж байна. Гэтэ амаа ухааны эмч биш шээсэн л да тэр хүн тэгэхээр угаасаа тийм мэдхгүй гэл. Oh wow. Дээлэн мэдхгүй юу? Хараа өдөр ингээд би ингээд одоо нойроо аваад сэрч байгаа юм амар айтайхан шүн яг ингээд амар ядарсан байх ч ойлгоноод идэг. Гэтэ ингээд ойлгомж байгаа юм зэ. Гэвч нэ. Яа тэгс юу хэрэгтэй байна. Яг нэг юм хэрэгтэй л гэдэг л та. Хөхөөлөө тэгээ буцаад тавингууд гэсэн чинь памсын дүрт. За гэл ингэ памсын солилцоод буцаал ингэ хөхөөлөл. Тэгэл буцаал тавингууд би амар ингээл perfect байх гал ингээл амар хичигдсэн хгүй юу. Ингээл бүх хувцаг яс ингээл угаагаал хамаг юмаа зэгцэлж тавиал ор мороо ингээл хураагаал бүр амар төгсөх гэдсэн чи боллоо. Би өнөөдөр ингээд орондоо ончлоо. Тэгэл хүүхэд маань уйлвал би ингээл хөхөөлөл тэгэл би ерөөсөө өнөөдөр ороо хураахгүй. Би яг ингээл хажууд нь ингээд манай охин тэр менежер дээр унтшин би энд унтлаа. Хоорон дээр хөвтөж яагаад нөгөө нэг юуныхаа шүүх хурлыг сонсъё дөө эсвэл кино үзье.